За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр хичээлд орцгоё. За хичээлийн бэлтгэлээ хангаад анхааралтай суугаарай. За Монгол улсын газрын зураг байна тийм ээ. За эндээс бүгдээр Улаанбаатараас Завхан хүртэлх зайг шугамаар хэмжиж олъё. Улаанбаатараас Завхан буюу Улаастаа Завхны Улаастаа хүртэлх зай маань хэдэн километр вэ гэдгийг хэмжиж олъё. За энэ шугам бол сантиметраар хэмжигдэж байгаа шугам тийм ээ. За тэгвэл энэ хоёрын хоорондох зай бол 18 см байна тийм ээ 18 см. За тэгвэл яг бодит хэмжээ маань Улаанбаатараас Завхан хүртэлх энэ хоёр хотын хоорондох зай маань хэдэн километр байдаг вүлээ? 806 км байдаг тийм ээ. За тэгвэл энэ газрын зураг дээр бол 18 см байна тийм ээ. За газар дээрх үнэн хэмжээг хэд дахин багасган цаасан дээр дүрсэлж тоогоор илэрхийлсэнийг масштаб гэдэг. За тэгвэл газрын зураг дээр бол масштабаар илэрхийлээд бүх юунуудыг нэг ижилхэн масштабаар илэрхийлээд ингэ зурсан байгаа ахна шүү дээ. За тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн сэдэв бол масштабаар зураг зурах зай олох. За энэ хичээлийн зорилго маань нэгдүгээрт нь масштаб ба бодит хэмжээ өгсөнгөд план зураг дээрх хэмжээг олох. Хоёрдугаарт нь масштаб ба план зураг дээрх хэмжээ өгсөнгөд бодит хэмжээг олох. Гуравдугаарт нь бодит хэмжээ ба план зураг дээрх хэмжээ өгсөнгөд масштабыг олох. За тэгвэл эхний зорилгын дагуу масштаб ба бодит хэмжээ өгсөнгөд план зураг дээрх хэмжээг олох гэж байна. За тэгвэл үүнийг олоход 3 дарааллын дагуу боддог байна. Нэгдүгээрт нь масштабын 1 см нь бодит хэмжээний хэдэн сантиметр болохыг олох. Хоёрдугаарт нь бодит хэмжээг сантиметрээр илэрхийлэх. Гуравдугаарт нь бодит хэмжээг бодит хэмжээний сантиметрт хуваах. За тэгвэл эхлээд жишээ 1 гэсэн бодлогыг бүгдээрээ энэ дарааллын дагуу бодъё. Автобусны эцсийн буудал хоорондын зай 32 км бол энэ зайг нэгийг харьцах нь 100,000 масштабтай план зураг дээр ямар хэмжээгээр зурах вэ гэсэн байна. За тэгвэл эхлээд масштабын 1 см нь бодит хэмжээний хэдэн сантиметр болохыг олъё гэж байна тийм ээ. За тэгвэл нэгийг харьцах нь 100,000 гэсэн масштаб гэдэг нь бол газрын зураг дээрх 1 см нь бодит хэмжээний 100,000 сантиметртэй тэнцэнэ гэсэн үг. За бодит хэмжээг сантиметраар илэрхийлбэл за 32 км-ийг өгсөн байгаа тийм ээ. 32 км гэдэг маань за сантиметрт илэрхийлэх юм бол 32 гэдэг маань 1000-аар үржих юм бол 32,000 м. 32,000 м-ээ дахиад 100-аар үржих юм бол за 3,200,000 см боллоо. За бодит хэмжээг бодит хэмжээний сантиметрт хуваах. За 3,200,000 см-аа 100,000 см-тай хуваахаар эндээс 32 см-ээр илэрхийлэгдэнэ гэж. За дараагийн 2 дахь зорилгонд масштаб ба план зураг дээрх хэмжээ өгсөнгөд бодит хэмжээг олох. За масштабын 1 см нь бодит хэмжээний хэдэн сантиметр болохыг олох. План зураг дээрх хэмжээг бодит хэмжээ рүү шилжүүлэх. Жишээ 2. Нэгийг харьцах нь 10,000 масштабтай план зураг дээр байшингийн урт ба өргөнийг 2 см 1.5 см-ээр зуржээ. Бодит хэмжээг олоорой гэсэн байна. За тэгвэл масштабын 1 см нь бодит хэмжээний хэдэн сантиметр вэ гэдгийг олъё. За тэгвэл эндээс бодит хэмжээний 10,000 см-тай тэнцүү байх нь тийм ээ. За тэгэхээр 2 см 1.5 см-ийг өгсөн чинь 2 см-аа 10,000-аараа үржээд эндээс 20,000 см буюу 200 м. 1.5 см-аараа 10,000-аараа үржээд 15,000 см буюу 150 м-ээр өгөгдсөн байна гэсэн үг. За 3 дахь зорилго бодит хэмжээ ба план зураг дээрх хэмжээ өгсөнгөд масштабыг олох. За нэгдүгээрт нь бодит хэмжээг сантиметрээр илэрхийлэх, хоёрдугаарт нь бодит хэмжээг план зураг дээрх хэмжээнд хуваах, гуравдугаарт нь масштабаа олох гэсэн 3 дарааллын дагуу бодох нь. За жишээ бодлогон дээр бодъё. 750 км зайг газрын зураг дээр 15 см-ээр зуржээ. Зургийн масштабыг олоорой гэсэн байна. За тэгвэл эхлээд бодит хэмжээг сантиметрээр илэрхийлэх. 750 км гэдэг маань хэдэн сантиметр вэ гэхээр эхлээд 750 1000-аар үржээд 750,000 м. За дараа нь метрээ сантиметрээр шилжүүлэхэд бол 750,000 м-ээ 100-аар үржээд 75 сая сантиметр хэмжээ боллоо. За дараа нь бодит хэмжээг план зураг дээрх хэмжээнд хуваах. За 75 сая сантиметр хэмжээгээ 15 см-тай хуваахаар эндээс 5 сая. Эндээс масштаб маань нэгийг харьцах нь 5 сая гэсэн масштабаар
зурагдсан байна гэсэн үг. За яг энэ 3 тохиолдол дээр багш нь жишээ бодлого өгсөн байгаа. Энэ бодлогыг бие дааж бодоод өнөөдөр 18 цагаас өмнө даалгавраа хичээлийн тэмдэглэлтэйгээ хамт класс румаараа явуулаарай. За хичээлээ анхааралтай сонссон сурагчдаа баярлалаа.